Гэртээ хараад хүүхдээ хайрл. Хүүхэд хамгаалал. Баяртай жээ, та намайг орой тарахаар ирж аав тийм үү? Дугаар хүнд гаяа болоо зүгээр орой ирж чадхад өөрөө яваад хараарай чи. Сайн нагшаа. За, та чахаар ангийнхаа оромтлын хамаг өгөөгөөд өглөө. Гэрийнхэн чинь чамааг ер нь тоод юм уу? За, шигчил тар. Сайн найз өнөөдөр чамайг хий үргэж ирсэн бэ? Би ямар чиний найз юм уу дандаа хичээлээс очиж ирдэг юм бэ? Нийт 1 минут 6 секунд. Тийм ээ, 1.6 минутанд ийм жоох охиныг ийм асар богинохон хугацаанд үүнээс илүү яаж зовоох юм бэ? Үл хахрах, хууль дүрм заагагдаагүй төлбөр хурааж нэхэгдэх үе тэнгийнхний дарамтанд 7 настай хүүхэд өртөж байна. Хэрэв эхнэр нөхөр чинь таныг тоохгүй, үл хайхраад ад үзээд байвал аль эсвэл ажлын дарагчин цалингаас ч дур мэдээд хамаагүй суутгаад байвал бас ажлынхан чинь дорд үзээд доромжлоод байвал та яг яах байсан бэ? Гэхдээ 2 минут төрөх хугацаанд ийм зүйл болсон гэд бодоод үзээрэй. Таныг яг ямар байхыг би төсөөлж чадахгүй байна. Ямар ч тач яг тэр үед өөрийгөө хамгаалаад сүд болж байна гэдэгт би л итгэж байна. Тэгвэл бусад хүүхдүүд саяхан шиг саяныхаас ч илүү дарамт чахалт, үл тоох харилцаа байнга л явагдаж байдаг шүү дээ. Харин чинь жоохон охинд өөртөө баймааргүй төсвөр төвчээр гаргаад чадлан барагдаад сууж байна шүү дээ. Зарим нэг нь өөрөө ч тоохгүй байгаадаа ч биш. Ингэж л байх ёстой юм гэж боддог юм шиг байгаа. Энэ нь яг үндэ үнэхээр амар. Та нар энийг сонсоод үзтээ. Чи орой гэхэд 20,000 төгрөг олоог бол бити энэ хаалгаар ороор заа юу? Чи нэр төргөж яг юу байсан бэ? Танай ангийнхан чинь чамайг угаасаа л тоодоггүй үсттэй. Их нэрлэхгүй амтан байх нь чи. Найзаа, чи яагаад ганцхан чамд урссан зургийг минь цахим сүлжээнд тавьчихсан юм бэ? За, тэнэг охин чи юундаа ихэн болоо? Чиний би түглээгээд юу нэхгүй сүртэй амтан бэ? Гэртээ хараад хүүхдээ хайрл. Сайн байна уу? За сайн байна уу өдрийн минь. Өдрийн минь. За, таныг манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд баяртай байна. За, өнөөдөр би танаас асуулт асуусан. За, миний асуулт хэрвээ хүнд санагдах юм бол та заавал хариулах гэсэн шаардлага байхгүй. Ямар ч амтан үр зулцгаа хамгаалдаг энэ нь бол байгалийн зүүн гэж би боддог. За, хүн ер нь хүүхдээ хамгаалах нь амтны энэ зүүнтэй ер нь ижлэх нь үү, аль эсвэл өөр үү? За баярлаа. За аливаа амьтанд хүүхэд зулцгаа хамгаалах, хайрлах, хүн хүүхдээ хайрлах, хамгаалах гэдэг бол амьд байгалийн хуулиараа бол ижил төстэй. Гэхдээ хүн амьтнаас одоо юугаараа ялгагдах вэ гэхээр муур бол жишээлбэл одоо хүүхдээ хайрлаж болно, хайрлахгүй ч хийж болно. Амьтны одоо зүн сонгороо тийм үү. Гэтэл хүн бол хүүхдээ хайрлах ёстой, хамгаалах ёстой. Тэгэхээр ёстой гэдэг үг рүү орж ийнэ гэдэг чинь энэ бол заавал хууль байгаа. Хуулиар зохицуулагдж байгаа асуудал учраас амьтнаас ялгах байгаа шалтгаан нь ийм. Хүүхэд хамгааллын эрх ер нь хамгийн хаан зөрчигддөг юм болоо. За өнөөдрийн миний харж байгаа өнцгөр бол хамгийн зөрчиж байгаа газрыг би гэр бүлийн орчин гэж хэлнэ. Яагаад гэвэл одоо энэ дэлхийн тэн цар тахлын үед COVID-19 үед бол хамгийн хүүхдийн зөрчиж байгаа газрыг бол гэр бүлийн орчинд зөрчиж байгаа гэдэг хүний эрхийн комиссоос бас зөвлөмжүүдийг гаргуулсан байж байгаа. Хүүхэд гэр бүлийнхаа орчинд ямар нэгэн байдлаар гарч орохгүй байгаа учраас эрх нь маш хэмжээгээр зөрчигдөж байгаа гэсэн асуудлууд бас хөндөгдөж байгаа. За мөн аюулгүй эрүүл орчинд гадаа хүүхэд тоглох тоглоомын талбай байхгүй байна, орчин байхгүй байна. Энэ тал дээр одоо хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа гэж үзэж байгаа. За тэгвэл энэ хүүхдийн зөрчигдөж байгаа эрхтэр манай дүргээс яг ямар хөө арга хэмжээ авч ямар ажил явагдаж байгаа болоо?
За Баянгол дүүргийн засаг даргын одоо 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол хүүхдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилго бүхий Баянгол хүүхэд хэрэглэгч гээд одоо арга хэмжээг хэрэгжүүлээд 4 жилийн хугацаатаагаар одоо хэрэгжүүлэхээр одоо хэрэгжилтийг хангаа ажиллаж байгаа. За 14 цэцэрлэгийн одоо хашаа, гадаа тоглоомын талбай, явган замыг усын төсвийн хөрөнгөөр одоо төсөл арга хэмжээг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За танаас дахиад нэг асуулт асууя. За хүүхдийн эрх ер нь бол гэр бүлд нэлээд их амар зөрчигддөг, гэр бүлийн орчин зөрчигдөж байгаа ч бид нар ч мэдэхгүй тий хүүхдүүд бодлоо яг юу болж байгаа хин ч хараад мэдэхгүй байдаг. Хэрвээ ингээд эцэгээс хамааралтай зөрчил явагдчихвэл та эцэгт нь яг ямар хөө арга хэмжээ авч юу зөвлөмөр байна? За миний хувьд бол энэ дээр эрх эцэг бол хүүхдтэйгээ хамгийн эхлээд маш сайн ярилцах ёстой л гэж би бодож байна. Ягаад гэвэл за магадгүй ээж аав өглөө гараад ажилтаа тий оройтож ирнэ, хүүхдэд зарцуулах цаг бага байна. Тэр тохиолдолд оройтсон байсан ч орж ирээд за өнөөдөр миний хүүхэд ямар хичээл үзсэн, сургуулийн орчинд юу болсон, ямар нэгэн байдлаар жоохон ч гэсэн тухайн хүүхдийн сэтгэл зүйтэй одоо ярилцах ёстой. Тэгэхээр ярилцаж байж тухайн одоо миний хүүхдэд өнөөдөр ямар одоо асуудал тулгарв тий миний хүүхдийн эрх өнөөдөр яг юун дээр зөрчигдөх гээд байсныг би анхаарч одоо хүүхдтэйгээ ярилцсны үндсэн дээр тэрийг би мэдэж авах ёстой. Та сая хүүхдтэйгээ заавал ярилцах хэрэгтэй гэсэн. Тэгээд ярилцмаар байгаа ч гэсэн тэрийг илэрхийлж чаддгүй те. Угаасаа их хүмүүс ч л мэдрэмжээ илэрхийлж чаддгүй те. Хүүхдтэйгээ ярилцах гэхээр хүүхэд нь ч өөрөө ярилцмааргүй байдаг. Тиймэрхүү эцэг та юу гэж хэлэх вэ? Миний хувьд бол тухайн их эцэг одоо ажлын ачааллаас болоод тухайн одоо өдрөө маш их ядарсан, стрессцэн байж болно тийм үү? За тэгвэл ажлын тэр стрессцэн орчинг гэртээ авчирч болохгүй. Хаалганы гадна үлдээж ороод за ямар ч одоо хүүхдтэйгээ ямар нэгэн байдлаар тэр ажлын стрессийг нааж тэр сэтгэл зүгээр хүүхдтэйгээ хандаж болохгүй. Ягаад гэвэл тэр бол хүүхдийн орчин, гэр бүлийн орчин, ажлын орчноос ялгаатай. Тэгэхээр ажлын асуудлыг хаалганыхаа гадаа орхиод гэр бүлдээ одоо айл болох халуун дулаанаар хүүхдтэйгээ ярилцах хэрэгтэй гэдгийг л зөвлөмөр байна. Маш сайхан өрнөлөө. За ингээд ер нь бол бүх хүүхдийг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байгаа бол натаа та нэг үгийг зэрэглээд өгөөч. За яг одоо гэртээ хараад хүүхдээ харил. 1 2 3 яг одоо гэртээ хараад хүүхдээ харил. Гэртээ хараад хүүхдээ хайрл. Их сайхан хүн байгаа зү. Манай зочны ярианаас хүүхдийг хайрлах төрөлхийн зөнгөөс гадна хүүхдийг хайрлах ёстой гэсэн ухаалал хамт мэддэж байсан шүү. Гэхдээ хүн бүхэн адилгүй. Та нар мэдэх баха. Алдартай жүжигчин Холливуудын од Мэрилин Монро гэж байсан шүү дээ. Тэр ингэж хэлсэн байдаг юм. Би тоглоомын дуртай. Гэхдээ өөрөө тоглоом байхыг хүсэхгүй гэж. Гоё хэлсэн байгаа зү. Нэрээ ч тийм шүү. Хүүхэд бол бусдын тоглоом биш. Шоглоом бол бүрч, уураа гаргадаг, зугаа гаргадаг хүүхэлтэйч. Хин дуртай хүний дээрлэхэж, гадуурхаж, түлхэж байдаг амтан бүрч. Хүүхэд бол аз жаргалтай байхад зориулагдсан хүн. Тэрэнд инээж, тайван, гид сатгалан магтаал сонсчихсон, өөрийгөө хөөрхөн гэд бодчихсон байхдаа жаргалтай байдаг юм. Тэр тоглоомороо тоглох дуртай болохоос бусдын тоглоом болох ёстой дургүй. Хөгжлийн бэрхшээлтэй найз маань ч гэсэн өөрийгөө бусдад адил олон талаар бусдаас илүү гэж үздэг гэдгийг хинч мартаж болохгүй. Би нэрээ юундаа ингэж ууртаа яриад байгаа болоо. За хэтэрхий ороод ч гсэн байна. Би харъя дөө. Манай гэр сургуулиас нэг хол биш ч гэсэн харих цаанд үнэхээр олон хархуугууд байдаг. Би яг үндэ үнэхээр хайдаг. Тийм болохоор харьлаа. Баяртай. Би яг юунаас яадаг юм? Аахгүй за. Намайг хамгаалах үүргээ мэддэг хүмүүс миний эргэн тойронд зөндөө байгаа. Гэртээ хараад хүүхдээ хайрл. Зөрчлийн тухай хууль 6 дугаар бүлэг. Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалan ялгуурлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээх хэрэггүй бол хүнийг 301-тэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эрүүгийн хуулиас хүүхдийг альва үйлдэл эсвэл төхөөрөмжийн төлөө удаа дараа хэрцгий харцаж бие махбодын
сэтгэл санааны шанал зовөр үүсгэсэн бол 1351-тэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 7 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 7 хоногоос 3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.